Me. Өнгөрсөн өдрүүдэд NASA-гийн хар гаригийн 4 төрлийн үндэстэнтэй холбоо тогтоож гинэ. Тэд нар ямар ч гэм зэмгүй бөгөөд зөвхөн байгалийн баялагал сонирхдог гин. Тэднээс айх хэрэггүй. Авраг том пирамидуудыг тэдл барьсан өөр хинч биш хэмээн мэдээллээ гэж шуугцгаасан. Гэвч тэр мэдээндээ ашиглаж байгаа зураг нь аль өнгөрсөн оны 9-р сарын зураг байхаагаад NASA-гийн албан ёсны сайт руу орон хайлт хийхэд тухайн мэдээлэл олдсонгүй. Мөн NASA-гийн Facebook, Twitter дэвч тийм мэдээлэл нийтлэгдээгүй байна. Тэгэхээр NASA нэг бол Монголын хэвлэл мэдээллийнхэнд зориулж мэдэгдэл хийсэн, үгүй бол хэн нэг даажинтай этгээд хийсэн нариганд итгэн шуугцгаасан болж таарлаа. Мэдээлэл нягтлж бай цацхгүй л иймэрхүү имийг өлгөж яваад цааш шуугаад явчихж мэдэх гарууд Монголд зөндөө бий. Да ялангуяа алдарт баяр цог жишээ нь энийг чинь өлгөж яваад миний 20 мянган хувьсгчийг хар гаригийнхан маш зүв зүйтэй томьёо гэсэн юм а. Харамсалтай нь дэлхий дээр буруу гэдээ байна. Ер нь бол би Канадуудтай гэрээ хийгээгүй. Хар гаригийн 4 үндэстэй гэрээ хийсэн юм байгаа. NASA-гийнх нь тэднийг ашигт малтмал дуртай гэж хэлээ үсттэй. Хэмээн бухаж байж мэдхэл юм. Тэгэхээр ийм болчимгүй мэдээ цацаж ашигт малтмал жинхнээсээ дуртай хайр сэтгэлтэй луйвчдад боломж олохоо болжгооч. Үнэхээр ашигт малтмал дуртай хар гаригийнхан байдаг бол би ч гэсэн бас уулзчмаар л байна. Ядчил 07 га газрынхаа талыг тэдэнд дугуулад үлдсэн газар дээрээ пирамид шиг том байшин бариулаад авчмаар байна штэ. Тийм ээ.